үндэсний лотерей Монголд. Үндэсний лотерей. Сайн бацхан үзэгчтэй та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерейн нэвтрүүлгийн нүрийн дагуур эхэлж байна. Үндэсний лотерейч та бүгдийг Азийн тэнгэр өвөх болтугай гэсэн ёроолоор нэвтрүүлгээ эхэлж байна. За үзэгчтэй энэхүү гурван машин бол өөр өөрсдийнхөө онцлогтой. Та бүгдийг Азийн тэнгэр өвөх юм бол энэхүү давцсан дээр таны сонгосон 4 тоо гарч ирсээр та азтан бол боломжтой. Та хэдэн төгрөгөөр оролцсон тэргүй мөнгөө 500, 1000, 2000 дахин үржүүлэн өсгөн авах боломжтой. Дөрөвдүгийн тохиолдол маань эхэллээ. За тэгэхээр та бүхэн тэгээсийн хооронд 4 тоо сонгох хэрэгтэй байгаа. Сонгосон 4 тоо танд аваад завчирнаа гэдэгт итгэлтэй байна. За тэгээд сонгосон 4 тоотод яг энэ дарааллын дагуу таарснараа та магадгүй 1000 төгрөг, 2000 төгрөг, 5000 төгрөг, 10, 20000 төгрөгөөр оролцож байсан бол та яг таарлаа гэхэд та 500, 1000, 2000 дахин үржүүлэх авах боломжтой юм аа. За тэгээд аль нэг дээр нь таарна гэдэг бол та нэг самар 3 туулаа буудаж ийн гэсэн үг. Нэг удаагийн тохиолдлын тасалбараар та нийт 3 тоглолтод зэрэг оролцож ийн гэсэн үг юм аа. Энэхүү 3 машин аль нэг дээр за таараасаа гэж та бүхэн маш сайн хараарай. За тэгээсийн хооронд та бүгдийн сонгосон 4 тоо танд аз авчирнаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр үзэгч та бүхэн за үндэсний лотерейн нэвтрүүлгийн маань 2 дахь 4 дахь хагас өдөр болгоны туул рестораны чанга хурд талд байрлах үндэсний лотерейн төв офис дээр нэвтрүүлгээ бэлтгэн хүргэдэг үлээ 17 цагаас ирээд зочноор ирээд суух боломжтой юм шүү. За 3 дахь зэрэг онжирын машины Азийн дугаар 5982 5982 5982 гэсэн Азийн дугаар гарч иржээ. Ингээ таны бооцоо 500 дахин үржигдэж байна. 5982. За 2 дугаар зэргийн хонжирын машин дээр тэг 836 тэг 836 тэг 836 гэсэн Азийн дугаар гарчсан байна. Ингээ таны бооцоо 1000 дахин үржигдэж байна. За 1 дугаар зэргийн хонжирын машин дээр 6412 6412 64 12 гэсэн Азийн дугаар гарчсан байна. Ингээ таны бооцоо 2000 дахин үржигдэж байна. Энэ хүн машин дээр таарсан бол за өргөжлөлтөд 6 дигийн тохиолдолд анхаарал хандуулцгаая. За 6 дигийн тохиолдолд маань 50 сая төгрөгийн шагналын сантай 50 сая төгрөгийн шагналын сантай та бүхэн эхний 2 тоо таарснараа азтан болж эхлэнэ. Эхний 2 тоо таараа 1500 төгрөгийн азтан болоод за өргөжлөлтөд 3 тоо таарснараа 15000 төгрөгийн азтан цаашлаад 150 сая 500 мянга. За тэгээд 50 сая төгрөгийн хүртэлх шагналын сантай 6 дигийн тохиолдолд амжилттай эхэллээ. Хамгийн ихний Азийн дугаар 1 гэсэн тоо гарч ирлээ. 1 гэсэн тоо гарч ирлээ. 2 дахь Азийн дугаарыг хамтдаа харцгаая. За 7 гэсэн тоо гарч ирлээ. 1 7 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та 1500 төгрөгийн азтан болж байна. За өргөжлөлтөд 3 дахь тоо таны 1500 төгрөгийг 15000 төгрөг болгон өөрчлөх юм аа. 3 дахь Азийн дугаар хэд байх болоо? За 2 гэсэн тоо гарч ирлээ. 1 7 2 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та 15000 төгрөгийн азтан болж байна. За ингээд 4 дахь тоо сонгогдсон гарч ирлээ та. Хүн азтан болох боломжтой. 4 дахь тоо маань за 6 гэсэн тоо гарч ирлээ. 1 7 2 6. Ингээд 4 тоо таарснараа яг энэ дарааллын дагуу энэ 4 тоо таарснараа та 150000 төгрөгийн азтан болж байна. За 5 дахь тоо сая 500,000 төгрөг болон өөрчлөх Азийн дугаар тэг гэсэн тоо гарч ирлээ. 1 7 2 6 тэг гэсэн Азийн дугаарууд гарч ирлээ. За ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болсон бол 6 дахь тоо танд 50 сая төгрөгийг өгөхөөр за эргэлдэн гарч ирж байна. За 8 гэсэн тоо гарч ирлээ. 8 тоо гарч ирлээ. 1 7 2 6 тэг 8 гэж. За ингээд энэхүү 6 тог та Азийн дугаараараа сонгоо амж тааснараа энэхүү давцсан дээр энэхүү 6 тоо гарснараа та 50 сая төгрөгийн азтан болох боломжийг авч байна. За 50 сая төгрөгийн азтан болж байна. За эхнээсээ таараг бол сүүлээс нь тулгаж харах боломжтой. За тэрийг та бүхэн маш сайн мэдж байгаа бах. За өргөжлүүлээд 1-42-ийн хооронд Азийн дугааруудыг та бүхэнд харуулъя. 1-42-ийн хооронд Азийн дугааруудыг харуулъя. За эндээс та бүхэн 6 тоо сонгох хэрэгтэй байгаа. Тоглолтод оролцуулъя. За 1-42-ийн хооронд 6 тоо сонгоод сонгосон 6 тоотой энэхүү давцсан дээр байрал дарааллууд харгалзахгүй. За өмнөх тохирлууд маань одоо байрал дараалд харгалздаг тохирлууд байгаа. Яг дарааллын дагуу. За тэгвэл 642-ийн онцлог бол байрал дарааллууд харгалзахгүй. Энд дэндээ орсон байж болно. Таны сонгосон 6 тоо энэхүү давцсан дээр гарч ирснээр та 120 сая төгрөгийн азтан болох боломжтой болж байгаа маа. Хамгийн ихний Азийн дугаар 15 гэсэн тоо гарч ирлээ. 15-ын тоо гарч ирлээ. Өргөжлөлтөд 34 гэсэн тоо гарч ирлээ. 34-ийн тоо гарч ирлээ. 15 34 15 34. За 3 дахь Азийн дугаарыг бүгд хамтдаа харцгаая. За 4 гэсэн тоо гарч ирлээ. 15 34 4.
За 4 дахь тоо гарч ирэл та 20 мянган төгрөгийн азтан болж эхлэн 5 дахь тоо гарч ирээд таарснараа та 900 мянган төгрөгийн азтан болох жишээний. За цаашлаад 6 дахь тоо маань 120 сая төгрөгийн азтан болох юм аа. За 4 дахь газрын дугаар хамтаа харцгаая. 8 гэсэн тоо гарч ирлээ. 15 34 4 8. За үзэгч та бүхэнд би нэвтрүүлэг болгоноор сануулж хэлдэг. Та өнөөдөр азтан бодог бол тэрхүү тоогоороо дараагийн дугаар дээр ч гэсэн оролцоод байгаараа. Нэг өдөр таны амьдралыг өөрчлөхийн тулд тэрхүү азийн тэнгэр тань хараа тэрхүү дугаарыг чинь сонгож гаргаж ирэх боломжтой юм аа. За ингээд 5 дахь газрын дугаар 19 гэсэн тоо гарч ирлээ. 15 34 48 19 гэсэн азийн дугаараар гарч ирлээ. Ингээд та 900 мянган төгрөгийн азтан болж байна. Байр дараалал нь энд дэндээ орсон байж болно. За 6 дахь газрын дугаар 10 гэсэн тоо гарч ирлээ. 120 сая төгрөгийн азлыг тодруулахаар 10 гэсэн тоо гарч ирлээ. 15 34 48 19 10 гэсэн азын дугаарууд гарч ирлээ. За ингээд та 120 сая төгрөгийн азтан болсон гэдэгт итгэлтэй байна. За бонус тоогоо хамтдаа харцгаая. 23 гэсэн тоо гарч ирлээ. Бонус тоо маань 23-ын тоо гарч ирлээ. За ингээд 15 34 4 8 19 10 23 гэсэн азын дугаарууд гарч ирлээ. Та бүгдийг азын тэнгэр ивэсэн гэдэгт итгэлтэй байна. Азыг атгандаа гэсэн өрөөнд дээр явагддаг. Энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей